Сайн байцгаана уу? За бүгдээрээ шинэ влогтой тавтай морил. За Япон цайхан дулаараад халуун биш яг л сайхан цаарсан одоо цаг агаартай ийм байж байна. За энэ үеэр манай ээж маань би тэдэд туслах гад нэг сарын хугацаатай ирсэн байгаа. Тэгээд өнөөдөр та бүхэндээ нэгэн сонирхолтой влогийг ээжтэйгээ хамтдаа хүргэх гэж байна. Тэгэхээр өнөөдрийн влогийн маань зочин манай ээж ах болно. За тэгэхээр ээж маань бол сүүний технологич мэрэгжилтэй. За өөрийнхөө ажил мэргэжлийн салбарт бол одоо ариун их туршлагатай. За ийм доктор хүн байдаг. За гадаад улсад хүмүүс ихэвчлэн нөгөө аялал зугаалахаар эрэхтэй дэлгүүр хийсдэг. За гой сайхан амралтын газраар амардаг, тоглодог тий. За гэх мэтчлээ ингэж явдаг. За тэгвэл тэрнээс гадна бас тухайн улсынхаа бас ингээд нөгөө технологийн дэвшлийг харуулсан тий. За ингээд бас мэдээлэл олгох юм үйлдвэрлэлүүдийг бас үзэх юм боломжтой байдаг юм аа. Тэгээд ээжт хоёр өнөөдрийнхөө дугаараар Японы алдартай за хүмүүний биед одоо маш их ач тустай байдаг Yakult одоо энэ ундаа жуусны үйлдвэрээр одоо зочилсон сонирхолтой бичлэгээ хүргэх гэж байна. За тэгээд энэ бичлэгийн хажуугаар бас ээж маань та бүхэнд одоо хэрэгцээтэй маш сайхан мэдээллүүдийг хүргэх болно. За ингээд өнөөдрийнхөө влогтой хамт байгаарай. Тэгээ нөгөө Японч одоо ингээд одоогийн байгаа энэ нөгөө хөгжилтэй энэ юмдаа хүртлээ бас зөндөө нөгөө удаан хугацаанд явж ирсэн байгаа шүү дээ тий. Тэгээ 1920 онд одоо яагаад энэ Yakult гарсан анх үйлдвэрлэж эхэлсэн бэ гэхээр чинь тэрийн нөгөө тэрнийг энэ нэвтрүүлсэн тэр Широто гэдэг хүн чинь Кёто их сургуулийн нөгөө нэг судлаач байх та. Тэр үед 1920 оны үед Японч ариун цайрын хувьд амар муу байсан гэж байна. Тэгээ би өглөө төрөө тэрийг хэлсэн чинь энэ нөгөө агиух юм нөгөө шалбааг одоо ингээл нөгөө нэг юу мөтэй те усраа тэрнгээр нь дамжаад бас агиух бактери ядаг. Тэгээ тийм нөгөө холорио гэдэг одоо монголоор ямар өвчин бэ тэр тийм өвчин бүр амар их тэр халиар гэрүүл ахуйн нөгөө нэг шаардлага хангаагүй тийм орчин нөхцлөөс болоод тэгээ тийм өвчин амар их тэгээд нөгөө тархчихсан. Үндсэндээ гидсний халдварт өчсөн. За энэ чи юу л нэг халиарч Монгол ч гэсэн бас юм өвчин байдаг та гэж бодоод нэг удаа гарсан шүү дээ. Хэдэн онд ч хэлээ. Тэгээд яг энэ Yakult-ыг энэ тэр нөгөө нэг ялгаж авч энэ ашигтай бактерийг ялгаж авч гаргасан тэр хүн чинь одоо нэгэнт өвдсөн хүмүүсийг бол эмчилж чадахгүй маа гэхэд ядаж нөгөө урьдчилан сэргийлсэн байдлаар тийм юу хий гэж байсан юм лээ. Анх гаргаж авсан юм лээ. 1935 оноос хойш үйлдвэрлэж эхэлсэн гэдэг чинь Япончууд бол аль хэдийн энэ ашигтай бактерийг чиглэлээд 90 жил 90 жил болж байна. Ирэх жил одоо 2025 онд чинь 90 жилийнх нь ойн болох. Жишээлбэл одоо Заяагийн сургууль дээр 10 жилийн сургууль за тэгээд эвэлийн цэцэрлэг нөгөө ус цай гэхээсээ илүү заавал хоолн дээр нь сүү өгöd байгаа байхгүй юу. Ингээд би тэдний хувьд бодохоор бид нар чинь нөгөө хоолныхаа хажууд ер нь тэр тусмаа тийж сүү уудаггүй шүү дээ. Сүү чинь өөрөө ерөөсөө л хөхтэй амьтан болгон сүүтэй. Тий. Тэгээ сүү гэдэг чинь ерөөсөө л нялх амтныг л хижээхэд л зориулагдсан гэдэг. Цаанаасаа. Тэгээ сүүнд өөрт нь 100 гаруй төрлийн бодисууд агуулгацдаг. Ханаас ч уншсан болно шүү дээ тэрийг жишээ нь. Тий. За ингээд ээж бит хоёр Чиба мужийн Яцукайдо хотод байдаг. За манай гэрээс хамгийн ойрхондоо 20 км-ийн зайтай байдаг. Үйлдвэр үзэхээр одоо өглөө захиалга өгсөн учраас 3 зулцгаа албанд нь өгчөөд одоо яаравчлан үйлдвэрлэлүүгээ явж байна. За өнөөдрийн одоо хуваарийн хувьд бол эхлээд бүтээгдэхүүний танилцуулгатай танилцаад за дараа нь амтлагаа хийснээ дараа үйлдвэрлэлийн процесстэй танилцах юм байлээ. За үүний дараа бол одоо асуулт хариултын юм чөлөөт цаг байсан. За нийтдээ 1 цагийн одоо хөтөлбөртэй за ийм үйлдвэрээ одоо хэрэглэгчтэй танилцуулах ийм өдөрлөг байна. За бид хоёртай хамтдаа нийтдээ одоо 6 Япон улсын иргэн байсан. Ингээд 8 хүнд энэхүү үйл ажиллагаа зохион байгуулагдсан байгаа. Энэ нөгөө 1950 он хүртэл тийм.
савлгааны нөгөө нэг юу юм биш үү те? За энэ ингээд хамгийн анхны савлгаан юм байна. Энэ нөгөө эхлээд бүр ийм шилэн савлдаг байгаад ингээд өөрчлөгдөд одоо бол нэг ийм савтай болсон шүү дээ. Хуунцаар. Тэгээ 1935 оноос хойших бүх одоо ингээд түүхүүд нь. Тийм. Энэ номноос навч олд юм болов уу? Хөдөлж авдаг өөрийнх нь бидний судалгааны юм. Их дээр болохоор ойлгомжгүй. Зургийг харахаар болов. Тэр энэ цаам мөн тодорхойлж байна. Энэ ингээд анхнаас энэ болохоор калориг нөгөө хаф болгоцсон гэсэн. За энэ болохоор стресс бууруулж юу яадаг гэж. Нойрон сайн болгодог. Ийм хөөрхөн гуултайхаа ямар хөөрхөн байшин барьсан байна. Юу сайхан үйлдвэрөө үзүүлээ. Тэгээ ямаа танилцуулаад тэгээ бас гарахт нь гарын бэлэг тий. Тий. Тийм бэ. За. Домо аригатаа гозаймас. За ганцхан тараг сүүсэн бүтээгдэхүүн ундаа энэ төр хийгээ зогсохгүй гоо сайхны бүтээгдэхүүнүүдээс Yakult хийдэг болсон юм байна. За тэгээд энэ юунуудыг тавьсан байна. За сүүлийн үед бас энэ нөгөө гомон хийдэг болсон гэнэ. Тэгээд ээж бит хоёрт өгсөн энэ гарын бэлгэн дотор нь бас гомон байгаа. Та бүхэн амтлаад үзээрэй гэд тэгж байна. За манайх бол ерөөсөө энэ цэнхэр улаан калори хаф гэсэн Yakult-ыг 7 хоногт 2 пак гэдэг чинь 20 шкэг авч уудаг. Тийм. Ерөнхийдөө энэ Японы том компаниуд ингээд энэ бейсбол айгуух ивент итгэдэг. Тэгээ энэнгээрээ дамжуулаад бас залуусны бүтээгдэхүүн энэ төр айгуух сурчилчилсан юм шиг байгаа. Ээж бид сая энэ танкийг үзсэнтэй ээжээ. Өдөрт 2 удаа энэ үйлдвэрээ ингэж үзүүлэх юм юу байд юм байна. Зохион байгуулалт юм байна. Тэгээд 9 цаг 30 минутаас 4:30-аас 1 зохион байгуулалт юм байна. Тэгээ маш сайхан үйлдвэр байна. Яг дотор одоо үйлдвэрлэлийн процесс бол явагдаж байгаа боловч тэрийг бичлэг хийлэгдэх юм байна. Тэгээд аливаа байгууллагын дөрвөн журмыг хангах үүднээс бичлэг хийж чадсангүй. За Yakult-ийн үйлдвэр ямар байна? Ямар санагдав? Хүмүүс Японд ирээд Mitsubishi Toyota гэдэг машины үйлдвэр үздэг байсан бол бид хоёр өнөөдөр Yakult пробиотик ундааны үйлдвэрийг үзлээ. Японууд энэ бактерийн нээснээс нь ялгаснаас нь хоош ууж байгаа гэж 100 жил болсон байна. Тийм байна. Тэгэхээр энэ дэлхий дээр өсвөл болчихлоо сүм бүтээгдэхүүн гэдгээр бол Япон бол угаасаа алдартай. Тэгэхээр энэ нэг гидсний ашигтай энэ бактериудыг эрдэмтэд янз бүрийн их усуудаас гаргаж авдаг. Тэр чинь өөрөө хүний нүдэнд үзэгдэхгүй тэр маш жижигхэн ингээд бичил тэнцэн амьд амтан байхгүй юу? Тэгэхээр тэрий чинь хаанаас ч ялгаж олно. Тэр ашигтай бактериуд хаанд амьдарч байж болох уу те? Тэр болгоны их усээс л ялгадаг. Тэгээд тэр ялгсан эрдэмтнийхэн нэрээр нэрлэлцдэг байхгүй. Тэгэхээр саяны бид нэр хоёрын авч үзсэн тэр Yakult үйлдвэр болвол эртний ийм алдартай тийм ийм бүтээгдэхүүнийг брэнд бүтээгдэхүүнийг хийдэг үйлдвэрлэдэг утгаараа үйлдвэрийн хашаагаар чи бид нар сайн ингээл яваад ороод очингууд айса 22 мянга тийм айса жишээ нь 14 мянгаыг нэвтрүүлсэн гэж ингээд самбар дээр ингээд автобусын стандартыг нэвтрүүлсэн гэж бичсэн тийм. Тэгэхээр тэр утгаараа мэдээж хэрэг тэнийгч байсан гэсэн үйлдвэр дотор оруулахгүй тийм шилний цаанаас бид нэр ингээд витрины цаанаас ингээд үзүүлж байгаа. Гэхдээ үзээд ингээд харахаар хүмүүсийн хэрэглэгчийн сэтгэл чинь бас өөр шүү дээ. Яг энэ үйлдвэр яаж хийх юм бэ нөө тийм оронгууд одоо жишээ нь бид нарт тэр танилцуулга хийж байсан хүний хажууд самбар дээр жишээ нь тэр өдрийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө байсан шүү дээ. Нэг онцлог юм нь болохоор энэ айсаа нэвтэрсэн тийм хүнсний аюулгүй байдлын тогтолцооны стандартыг хэрэгжүүлсэн гэдэг утгаараа энэ аюулгүй ажиллагааг амьсдаг хүмүүсийн хувцсан тийм хувцас ямар байдлаас ахуулаад тайлбарлаад эхэлсэн шүү дээ тийм. Тэр одоо шан малгайны энэ цамцсан дотроо гэх чинь ингээд давхар формат цамцтай тэр цамцных нь
нөгөө юу амжаатхан бахан ямар ах уу, өмнөх нь ямар ах уу, ханцын ямар ах уу гэх. Тэгэхээр тийм их хэмжээний юм одоо жишээ савлж байгаа савлгааны продукт өндөр нөлөөлөөр гэхэд тоолохоор тийм ерөөсөө л 5 хүн л ажиллаж байсан. Тэгэхээр зүгээр авах санаа гэх юм бол Монголд нүсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрүүд хэрэглэгчдэд үйлдвэрээ танилцуулах нь маш чухал. Тэгэхээр танилцуулахын тулд хэрэглэгч тэр үйлдвэртэй танилцах орчин нөхцөлийг бүрдүүлсэн байх хэрэгтэй байхгүй юу? Улс үндэстэн болгоно л бүдээлэнд нь пробиотик мундаа байгаа. Гэхдээ өөр өөрийнхөө жишээ нь оронд өөрийнхөө одоо үндэсний үйлдвэрлэл нь тэрийг хийх хэрэгтэй байхгүй юу? Түүнээс биш Япон хүн зориулсан одоо жишээ нь энэ пробиотик мундааг Монгол хүнд одоо жишээ нь Монгол хүний хотод гидсэн бас яг нөгөө нэг шигтэй зохицуулах үйлчлэгийг хөгжүүлэх үгүй юу гэдэг чинь бас өөрөхгүй. Япон хүмүүсийн эздэг нөгөө нэг хоолных нь онцлог тийм. Тэгэхээр чи өөрөө ямар одоо жишээ зохицуулах үйлчлэл үзүүлэх ямар бактерийг дарамгуулах юм тийм. Яг их юм гэдэг чинь өөрийнхөө орчноос ялгсан бактери байх юм бол илүү нэг чухал. Монголд ер нь анх удаа Vitamin Milk компани продукт ундаг. Нийсэн хуулбарсан байдаг. Тэр ISO 14001 гэдэг байгаль орчны стандартыг хэрэгжүүлсэн гэдэг чинь ямар утга учиртай байдг вэ гэхээр танилцуулган дээр гарсан шүү дээ. Жишээ дээр дээрийг нөгөө нэг нарны батарейгаар тий ажилтдаг юм нөгөө нэг хамгаалал суулгацсан тий эзэглэхэн орчимчээ тэрнээс гаргадаг. Энэ чинь өөрөө нөгөө нэг байгаль орчинд хүлэмжийн ялгаруулалтыг маш хэмжээгээр бага хэмжээгээр нөгөө бууруулдаг тий ач холбогдолтой. Байгаль орчны асуудлаас гадна тийм гендерийн асуудлыг шийдсэн байна тий 63 оноос эхлээд тэр пробиотикийг ингээд талхт тий ингээд хүмүүст ингээд хүргэх тэр нөгөө нэг хүргэлтийн үйлчлэгээ гэхэд зөвхөн эмэгтэй хүмүүс хийж эхэлсэн гэж жамбар онцтой тайлбарлаж ирсэн тий. Тэгэхээр тэр эмэгтэйчүүдийг олон эмэгтэйчүүдийг ажлын байраар хангаж байна. Дэлхийд даяар 80 мянган эмэгтэй хүмүүсийг ажлын байраар хангадаг гэж аахгүй. Тэгээ нөгөө эмэгтэй хүн сонгосон магадгүй бас нөгөө юу яадаг гэж магадгүй. Юмыг арай тайлбарлах тийм юугаар айгүй сайн арай жоохон ойлгомжтой яадаг. Тэгээд эргүүлээд нөгөө тэрийг худалдан авч байгаа тэр хүнсний бүтээгдэхүүнийг чинь худалдан авч байгаа хүмүүс нь нөгөө айлын эзэгтэй нар байдаг болохоор бас илүү эмэгтэй хүнээр тайлбарлаад яадаг нь айгүй магадгүй юм байна тийм. Үйлдвэрээ нөгөө хүмүүс ингээд чөлөөтэй ингээд үзүүлээд тий. Тэгээд үйлдвэрээ үзүүлчихэд одоо жишээ нь баяртай. Ахаа тий. Нэг ааха тий. Яг энэ бүтээгдэхүүний ингээд нөгөө нэг яатсан, сурталчилсан. Манай дотор нь юу вэ? Битээр задлаагүй байгаа. Тэгээд энэ нөгөө нэг бэлгийн дотор нь хамгийн эхлээд байсан юм нь болохоор өөрөөсөө бид нарт бас танилцуулсан шүү дээ. Энэ нөгөө нэг онгол хогч тий. Ингээд хамгийн хэлбэртэй. Тэгээд зүгээр нэг ингээд бүглөө онгойлгодог юм биш. Тий. Одоо жишээ нь нөгөө ундаа гэдэг шиг тэрийг онгойлгодог зүйлтэй. Тэгээд дээрээс нь нөгөө нэг энэ бүглөө нь өөрөө жишээ нь 28 ч юм уу 38 ч юм уу бүглөөтэй ингээд нөгөө нэг юунууд байсан шүү дээ. Ундаанууд байдаг шүү дээ. Тэгээд тэрийг ингээд онгойлгоход айгу хэлбэр нэгэ болгоцсон. Тэгээд бас л өөрийнх нь нөгөө бүтээгдэхүүнийхэн сурталчилгааны маркетинг. Тэгээд энэ хүн хэрэгтэй юу гэж хэрэгтэй. Ингээд боломжтой гэх. Тэгээд одоо чинь ингээд прожект хэрэглэн гэж байна. Тэгээд их бол ганцхан энэ нөгөө нэг пробиотик энэ бактери зөвхөн нэг одоо шүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг биш. Маш олон төрлийн одоо жишээ нь хүнсний бүтээгдэхүүн ашигтай бактери бас хэрэглэдэг байгаа байхгүй. Гэсэн энэ жишээ гойн гэж. Тэгэхээр энэ гойн бас юм ашигтай бактери байжуулсан гойн байх юм ш. Харин тийм байна. Гоо сайхны бүтээгдэхүүнийг бас нөгөө ашигтай бактериар байжуулсан гоо сайхны бүтээгдэхүүн. Ер нь гэхдээ нөгөө хүнснийг ингээд нөгөө нэг ашигтай бактериар байжуулаад тэгээд хүний бод боловсруулах систем өөрөө эрүүл байхаар хүн өөрөө гоо сайхан. Тэгээд бүтээгдэхүүнийхээ ингээд хөөх хүнс нөгөө танилцуулгатай үйлдвэрлэлийн процесс өндрийг танилцуулсан тийм сурталчилгааны. Бид хоёр бол нүдээр ээжтэй рог нь бол бүгдийг харсан савлгааны процессыг. Тэгээд ээж нэг хэлжсэн юм тэрийг нөгөө мэрэгжлийн хүн болохоор үзэхэр бас ингээд айгу ойлгож үзээд за миний яг мэрэгжлийн биш хүний надаас гадна үзэж байгаа тэр японочд бид хэдийн бол хүлээж авч байгаа юм бол ямар сайхан цэвэрхэн юм бэ гэж харж байлаа үйлдвэрээ. Тэгээд тэр савлгаач чинь бас ингээд гаднаас бэлэн савлцсан юм ахгүйгээр дотроо савлахаараа бас эрүүл ахуйн шаардлага амар сайн хангаж байгаа юм байна тий. Тэгээд яг нөгөө одоо жишээ нь хөрвөлттэй сүний машинаар тий сүүл хэвэрлээд авчирч байгаатай яг адилхан тэр толгойн үйлдвэрсэн пробиотик бас яг тийм хөрвөлттэй тийм одоо эрүүл хайрын цэрийн шаардлагыг дээд зэргээр хангасан
тийм танки өнгөсдөр энэ үйлдвэр дээр авчираад тэгээд тэрийгээ савлдаг байгаа байхгүй. Харин Тэгэхээр энэ чинь нөгөө нэг одоо энэ үйлдвэр савлжлаа. Тэгсэн чинь энэ үйлдвэрээс дахиад одоо жишээ нь Чоба хотод гэхэд борлуулалтын сүлжээ компаниуд бас зөндөө байдаг ч байхгүй. Тэнд нь аваачаар нөгөө компаниас чинь яг уу гэхээр нөгөө олон мянган эмэгтэйчүүд чинь тэмчэнээс тэр пробиотикийг аваад тэгээд нөгөө дэлгүүрүүдээр те гудамж талбай айлууд те айлуудаар хортол авч зард юм байл шүү дээ. Тийм хүрээлтийн ингээ үйлчлэл үзүүлдэг. Тэгээд нэг хэлэх ёстой юм нь тэр хүргэлтийн одоо хөлс авдаггүй. Зөвхөн одоо нөгөө бүтээгдэхүүнийхаа үнийг л авдаг. Тэгэхээр чин хүн чинь бас нөгөө үнэгүй хүрэгдэг гэхээр чи амар том маркетинг болж байгаа юм. Окей. За ингээд өнөөдрийнхөө влогийг өндөрлөе. Тэгээд ээжийг дагаад бас зөндөө гоё юм үзлээ. Үйлдвэр бас Япон улсад үзэж болд юм байна. Үн төлбөргүй зөндөө олон одоо ганцхан Якулт гэхгүйгээр гомингийн вискиний цайны гэх мэтчлэн тий. Тэгээд одоо бүгдээрээ хэл устай хүмүүс юм чинь англи хэл дээр хайгаа заавал Япон хэлтэй хэлгүйгээр ингээд очиод бас үзчих боломжууд айгүйх байдаг юм байна. За баяртай баярлалаа.